Сайн байцгаана уу? Намайг Бацарга Огтай Батнасан гэдэг боловсролын зэрэг магистр, мэрэгжлийн зэрэг Монгол Улсын заа гарагч, Дорнот аймгийн Матад сумын ерөнхий боловсролын сургуульд бага ангийн багшаар 16 дахь жилдээ ажиллаж байна. Анги удирдан ажиллахдаа хүүхэд бүрийг өөртөө итгэлтэй, бие даан ажиллах чадвартай иргэн болгон төлөвшүүлэхийг хичээн ажиллаж байна. Хичээл эхлэхийн өмнө 5 минутын уншлага хийж хэлсээ ингэснээр сурагчдын унших чадварт нь дахиж гарч байна. Ангийн сурагчтай холбоотой олон төрлийн судалгааг зохих журмын дагуу гаргаж тэдний авьяас сонирхлыг нь дэмжин олон нийтийн ажилд идэвхтэй хамруулдаг бөгөөд жил бүрийн зохион явуулдаг сургуулийн намрын спортгад, уран жиргээ, ундрмал авьяас урлагийн наадам зэрэг уламжлалт тэмцээнүүдэд анги хамт олноороо амжилттай оролцдог. Амжилтаас товч дурдвал намрын спортгадад тэргүүн байр, ундрмал авьяас урлагийн наадамд хамтлаг бүжгийн төрөлд 1-р байр, гоцол дууны төрөлд 1, 2, 3 дугаар байр, хамтлаг хөгжмийн төрөлд 2 дугаар байр, сургуулийн аврах шалгаруулах үндэсний бүхий тэмцээнд сурагч хангай 3 дугаар байр, кенгуру болон математикийн төрөлцсөн олимпиадад сурагчдаа амжилттай оролцуулсан. Суралцагчдыг зайнаас бие даан суралцах орчныг бүрдүүлэн Word, Walt, Zoom, Google Map, Kahoot, Canva зэрэг программыг ашиглан цахим хэрэглэгдэхүүний даалгаврын санг бүрдүүлдэг. Даасан ангийн сурагчдыг номтой нөхөрлөх, номын тэмдэглэл хөтлөх, үлгэр шүүхэд аянд анги хамт олноо тогтмол хамруулдаг. Сургууль болон ангиас зохион байгуулж буй үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог. Үүнээс товч дурдвал эцэг эхийн дунд зохион явуулдаг волейболын тэмцээн, номын сангаас зохион явуулсан том номын уралдаанд идэвхтэй оролцсон. Багш бат насна нь манлайлах чадвартай, ажлын бүтээмж өндөр, хүүхэд бүрийг хөгжүүлэх үйлсэд санаатлагтай ажилдаг багш болохоо таниулж 2014 онд Алтан Эрдэнэ, 2017 онд арга зүйч багш, 2020 онд багшийн алдар, 2023 онд ахлах багш, 2024 онд боловсролын яамны жуух, 2022-оос 2023 оны хичээлийн жилд зохион явуулсан олон улсын логик пазлын тэмцээнд 3 дугаар байранд шалгарч улсын уралдаанд амжилттай оролцсон. Оюун ухааны үүдийг нээж ухаарлан үрийг сулгадаг бага ангийн багш мэрэгчлэрээ бие үргэлж бахархдаг мэрэгжил нэгт багш нартаа ажлын өндөр амжилтыг хүсье.